Үг үйлдэлийн ялгаа байх үед таны дотор тогтворгүй байдал бий болтгоо. Үг үйлдэлийн ялгаа арилжуулалтыг ирчилгээ гэдэг тухай ярьсан. Өнөөдрийн кофетэй эсвэл өнөөдөр болохоор бустай бодол ярилцгаая. Hey guys, уучлаарай би видеон чи түр завсарлуулаатхыг. Яадгүй гэвэл таад мэдж байгаа. Бид нэр дөнгөж сая манай Play Academy зүгээс олон улсынхаа кампыг буюу Startup Island гэдэг нэртэй international camp-а энэ өвөл зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр өвлийн амралтаараа дулаахан газар очиж амрангаа шин зүйлийг сурч startup founder гэж ямар хүн байдгийг суралцахыг сонирхож байвал манай Startup Island гэдэг international camp-ыг сонирхож үзээрэй. Пхукет болон Бангкокт хэдүүлээ цугтаа 8 хоногийг цуг өнгөрүүлж сонирхолтой програмыг цуг хийх болно. Хэрвээ энэ мэдээллийг энэ програмын тухай мэдээллийг дэлгэнгүй авахыг хүсэж байвал 8900 7771 гэдэг утсаар холбогдоорой. 8900 7771. Балер өдөр ботник дээр миний нэг өөрийн бичсэн тэгээд нэг айгу таалагддаг ишлэн тэгээ би нэг олон ашигладаг ишлэн юу гэхээр та үг үйлдлийн ялгаагаа арилгасан үед би дандаа асуудаг. Тэгээ тэрний юу гэсэн үг юм гэхээр та үгээрээ болохоор хүн юу гэж хэлдэг юм гэхээр дандаа өөрийнхөө илүү эерэг хувилбарыг дандаа ярьдаг тийм ээ. Би ийм болно, ингэн тэгнэ гэдэг. Тэгээд тэрийг яг үйлдэл болох дээрээ л бид нар асуудал гараад байдаг. Тэгээд тэр хоёрын хоорондын заагийг дандаа ярьж байгаа. Хэрвээ таны хэлж байгаа үг болгон чинь хийж байгаа үйлдэл хоёр чинь яг нийцээд эхлэх юм бол хувь хүнийхээ төвшөнд бид нэр гэгээрх ойлгох сэтгэлийн тогтвортой байдлыг бий болгох хамгийн чухал нь тэр. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь харилцаанууд чинь танд итгэж найддаг болно. Тэр өнөөдрийн кофетэй устай бодол миний хувьд тэр байна. Ботсон зүйл нь энэ байна. Тэгвэл хүмүүс яаж бас өөрийгөө тогтвортой амар тайван байх вэ гэхээр амьдрал тэр яг өөрийнхөө дотор төгшүүр үүсгээд байдаг үг үйлдэлийн ялгаануудаа баг зүйлүүдээр арилгаж хэлэх хэрэгтэй. Тэгээд тэр ялгааг арилгах 2-3 арга байна. Нэг нь болохоор үгээ цензур. Тэгээд тийм болохоор буддизм дээр бодол, үг, зүрх үйлдэл 3 дээр анхаар гэж ярьдаг. Тэгээд тэр утгаараа үгээ цензур. Битгий хамаа намаагүй хийхгүй гэж байгаа юм а итгэхгүй байгаа зүйлээ худлаагаас таашаал авдгүй зүйлээ, таалагддгүй зүйлээ, хүнийг дагаж, бусдыг дагаж битгий ингэж буруу хүлээлтийг өөртөө болон бусдад үгээрээ үүсгэх. Тэрийг хийнэ. Энэ нэг арга нь. Нөгөө нэг арга нь болохоор мэдээж хэрэг үйлдэлээ тийм ээ. Үг хэлсэн л бол эн чинь үн цэнтэй зүйл, эн чинь хүлээлтийг бий болгож байгаа, эн чинь хүний харилцааны гэрээг бий болгож байгаа. Тэгвэл яг тэрнийхээ араас нь үйлдэлийг нь хийж сур. Тэгээ энэ дээр би ганцхан юм хэлчихье. Үйлдэлээ хэрвээ үгээрээ хэлж байгаа үйлдэл чинь том зүйл байгаа юм бол хүн асуудал ордог шүү. Дийлчихгүй. Тэрний хооронд маш жижиг алхмуудад хувааж сурах хэрэгтэй гэж байна. Тэгээ би энэ талаар бас YouTube дээр зөндөө тавьсан байна. Тэгэхээр дахиад адилхан үг үйлдлийн ялгаа алга болчихвол сэтгэл зүйн тогтвортой байдал, төгшүүр чинь, стресс чинь байхгүй болно шүү. Тэгвэл саяны хоёр үг эсвэл үйлдэл энэ хоёрын аль нэгэн дээр нь ажиллаад тэгээд өөрийнхөө тогтвортой байдлыг бий болгох гэж үз, тайван байдлыг бий болгох гэж үз, тэгээд дээрэс нь харилцаан дээр нэмэх болох гэж үз. За өнөөдрийн асуулт кофе бодол дотор, устай бодол дотор орж иж байгаа асуудал. Яг саяныхыг бодоод та өөрөө хаана алддаг юм шиг бодож үзээрэй. Би яадаг болсон бэ гэхээр үг дээрээ мэдээж хэрэг нэлээд цэнгэлт хийсэн. Илүү урт хугацааны бодлоготойгоор зарим нэг зүйлийг хэлчихэж байгаа, зарлахж байгаа зүйлээ хоошоо байрч сурах мэт юм зүйлүүдийн менежментийг хийсэн. Нөгөө талдаа үйлдэл дээр бас жоохон ажиллаж эхэлсэн. Ихэнх ажил нь үйлдэл дээр actually орсон. Өмнө дээр жоохон орсон. Үйлдэл дээр илүү. Та хаана алддаг юм шиг бодож үзээрэй. Энэ өнөөдрийн асуулт байна шүү. Тэгээд мэдээч хэрэг комент бичээрэй. Комент дээр хүмүүс бичиж байгаа комментүүд би дандаа уншдаг шүү. Тэгэхээр бичиж байгаа хүмүүст маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн устай кофе бодол энэ байна. Та юу гэж үзэж байна? Тэгээд subscribe дараагүй бол энэ сувг дээр subscribe дарахаа битгий мартаарай. Манай багийн зөвс бид 7 хоног болгон 2-3 видео энд оруулдаг байгаа шүү. Тэгэхээр алдахгүй ороотой гэвэл тэрлээ ороорой. Тэгээд лайк дарж өгөөрэй. Балер өдөг байцгаарай. Дараагийн видеоор уулзцгаая.